Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан өөрийн суралцж буй үндсэн мэргэжлээс гадна хос олон хавсраг мэргэжлэр суралцах боломжтой. Ингэж суралцах нь сургуулаа төгсөөд ажлын байран дээр хүрэх чадвартай мэргэжилтэн болох мөн хөдөлмөрийн зах зээл дээр давуу боломжийг бий болгодог. Хос болон хавсраг хөтөлбөрөөр суралцахын тулд санхүү эдийн засгийн их сургууль дээр хэрэгжиж буй бүх хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой. Боловсролын зэрэг буюу бакалаврын зэрэг эзэмшинэ гэдэг нь боломжоор дүүрэн ертөнцийн нэг хаалга таны өмнө нээгдэн харин хос мэргэжил эзэмшнэ гэдэг нь үүнээс ч олон үд хаалга нээгдэх боломжтой. Хос мэргэжлийг эзэмшихдээ өөрийн сурч буй хөтөлбөрөөс гадна суралцахыг хүсч буй хөтөлбөрийнхөө 40-с дээш багцаагийн мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээл судалж, дадлага, кейс, төгсөлтийн шалгалтыг өгснөөр хос мэргэжилтэй бакалаврын 2 дипломтой төгснөө. Үндсэн мэргэжлээрээ бакалаврын зэрэгээ авсан тохиолдолд хос мэргэжлийн бакалаврын зэрэг авах эрхтэй болно. Тухайлбал эрх зүй хөтөлбөрөөр суралцагч нь нэхлэн бодох бүртгэл санхүү хөтөлбөрөөр суралцаж, эрх зүй нэхлэн бодох бүртгэл эрх зүй санхүү удирдлагын хосолсон мэргэжилтэй төгснө. Өөрөөр хэлбэл эрх зүйн бакалаврын зэрэг болон нэхлэн бодох бүртгэл санхүү удирдлага мэргэжлэр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгснөө. Одоогийн байдлаар 30 гаруй оюутан эрх зүй нэхлэн бодох бүртгэл санхүү мэргэжлэр хослон суралцаж төгссөн бөгөөд гэрээ эрх зүйн асуудлыг хууль зүйн болон санхүү бүртгэл талаас нь давхар харж уялдуулах чадвартай байгаагаараа ажлын байранд давуу байдлыг бий болгож байна. Хавсраг хөтөлбөрийг сонгон суралцсан тохиолдолд боловсролын зэрэг олгохгүй, харин үндсэн мэргэжлийн бакалаврын зэрэгээс гадна хавсраг хөтөлбөрөөр суралцсныг гэрчлэгээ олгоно. Тухайлбал санхүү хөтөлбөрөөр суралцагч нь мэдээллийн системийн хавсраг хөтөлбөрөөр суралцсан төгсвөл мэдээллийн технологийн өндөр чадвартай санхүүж болно. Хавсраг хөтөлбөрөөр суралцахын тулд оюутны суралцах хугацааны хуримтлуулсан голч дүн нь 2.6-аас дээш байх. Мөн үндсэн мэргэжлийнхаа 70-аас дээш багцаагийн хичээлийг судалсан байх. Хавсрах хөтөлбөрийнхөө 30 багцаагийн хичээлийг судлах шаардлагатай. Оюутнуудаа хос хавсрах хөтөлбөрт суралцаж боломжоо яагаад нэмэгдүүлж болохгүй гэж